Дамиран овогтой Бадамсүрэнгийн ураг садангийн уулзалт 2024 оны 8 дугаар сарын 3-4 Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, өнөөдрийн сайхан өдрийг сонгон авч, түгээмэл сайхан өдрөө гэж өнөөдрийн хүүхэлдэх сайн өдөр Дамиран овогт Бадамсүрэнгийн ураг садангийн уулзалтын баяр болж байгаа билээ. Хөвгдөө чихэн өсөлтөрсөн энэ сайхан өдөр болох хаамар сумын мандах багийн өдөр дэвсгэр өнчин гоё хэнэхэн сайхан өдөрт баяраа тэмдэглэж байгаа та бүхэндээ аз жаргал эрүүдийг хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж мэдчилье. Дамиран овогт Бадамсүрэнгийн удмын ургийн баярт сэтгэл зүтгэл цаг заваа гарган хүргэсэн ирсэн ахан дүүс та бүхэндээ энэ бэлэгт сайхан өдрийн мэндийг хүргье. Бид энэхүү ургийн баярын уулзалтыг хийхээр бүтэн жилийн өмнөөс ярилцаж туулсан билээ. Өнөөдөр бид туулсан хугацаандаа буюу 2024 оны 8 сарын 3-ны энэхүү бэлэгт сайн өдөр өвөг дээдсүүдийнхээ нутагдж байсан газар болох Өмнөг аймгийн Хаангор сумын нутагт өнчин дэнчдээр цуглаад байна. Манай алт үсийн зохион байгуулж байгаа энэхүү ургийн баярын гол онцлог нь Дамиран овгийн Бадамсүрэнгийн Цэвэндүр зөвөө маань эдүүгээ 96 насыг зооглоод байгаа бөгөөд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байна. Цэвэндүр зөвөөдөө урт удаа насалж эрүүлэх байхыг хүсэн өрөөё. Хүний их нь болсон ээжийн төрөл нагац нар минь ээ. Хүндэтгэлийн их нь болсон аавын төрөл авга нар минь ээ. Аав ээжийн энтэй ачид ах эгч нар минь ээ. Алаг үрсийн энэ зүнтэй амин хайртай дүүнэр минь ээ. Ахан дүүсийн ураг төрлөө батжуулах, үр хүүхдүүдэд танилцуулах, ургийн баярын 2 өдрийн арга хэмжээнд саатан морилж, дотон танилцаж, сайхан найрлаж, идэвхтэй оролцохыг уриалж байна. Бид ургийн баярыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд алдаа дутагдал байхыг үгүйсэхгүй. Дараагийн ургийн баярыг илүү сайн зохион байгуулах тал дээр ариун их туршлага хөрвүүллээ. Энэхүү ургийн баярыг хамтран зохион байгуулсан, идэвхтэй оролцсон комиссийн бүх гишүүдтэй болон тусал тэмцсэн ах トゥ нартаа баярлалаа. Дэлхийн зандан мод шиг дэлгэрч найгсан ах トゥ нар минь ээ. Садан төрөл бүгдээрээ сайн сайхан яваарай. Санан дурсан золгоод саатан өнжин жаргаарай. Ийхүү Бадамсүрэнгийн ургийн баярын арга хэмжээ ёслол төвлөр нээснийг мэдэгдэе.
зорин ирж алс алгаас зэрэгэрсэн даавуудтай бүгд нэрүүлэн хасрал авгийн сайн бүгд үцээрөө энэ сайн маярыг зохион байгуулж байгаа комиссийн нөхөд болон дэмжиж тусалсан бүх ах トゥ төрөл дарагсад та бүхэнд бас баярлалаа илэрхийлж байна. Баярлалаа. Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хор ороотой миний баясгалтай сайхан өдөр байна өнөөдөр. Би Дамирмогтой Бадамсүрэнгийн охин Багмын том хүү байна. Өнөөдөр ийм сайхан баяр ёслолд оролцож байгаадаа манай гэр бүл хүүхэд бүгдээрээ их баяртай байна. Жинжил ахын хаан 96 жилийн ингээд уулзаж учирч байгаа та бүхэнтэйгээ ингээд уулзаж байгаадаа би их баяртай байна. Ингээд та бүхэндээ эрүүлэн Аз жаргал хамгийн сайн сайхан бүгдийг хүсье. За хорон цугларсан ах トゥ нар минь бүгд сайн явцгааж ирсэн үү. За өнөөдрийн энэ сайхан өдөр Дамирингийн Бадамсүрэнгийн гэр бүлийн 3 хүүхдүүд хайн ижил хамаатас адангууд өвгдээ цэхэн өсөж өндийсэн хаан хонгор сумын нутаг өнчийн зоо эхэн удагтаан бидний эрхэл тоглож өссөн энэ унган газартаа ургийн баяраа хийхээр хуран цуглараад байна. За эхэн удаг гэдэг маань би бодохдоо энэ ихтэй усны их юм худаг гэдэг нь худаг шиг ундрахтай ус юм а гэсэн ийм бодол эхэн удгийг би ингэж томьёолдгоо. За миний аав Цэвэндорж хань будын долгортой ханилан сууж 10 хүүхэд төрүүлж өсгөж гарын ганцаард хөлийн дөрөөнд хүргэж амьдралын ухааныг зааж сургаж бүх хүүхдийн эрдэм номтой болгож бүгдийг айл гэр болгож ач зэгийн үзэн аав минь өнөөдөр 96 насыг зооглож байна. За аав минь 96 нас хүрсэн учраас өнөөдөр бид бүхний дунд өвөг аав, өвөг дээд гэж аавыгаа одоо нэрлэхээс өөр аргагүй болж байна. Ийм учраас өнөөдөр ааваараа бид нар бахархахгүй бол өөр хинээрээ бахархахгүй лээ. Бадамсүрэнгийн Цэвэндоржийн гэр бүлээс одоо өнөөдрийн ургийн баярт оролцохоор 100 гарын ачцээ 50 гарын томчууд нийтдээ 200 гарын хүн хуран цугларсан байна. За Пагамэгчийн үр хүүхдүүдээс Монгол улсын 2 дахь саятан төрсөн байгаа. За Жижагийн Сэнг бид нар Жижа гэж авгаалдаг байсан. Сэнгахан хүүхдүүдээс ачцээд нараас Монгол улсын 3 дахь саятан төрсөн байгаа. За энэ сайхан амжилтыг гаргасан үр хүүхдтэй баяр хүргэе. Бид нар энэ сайхан зүйлээр бахархахгүй бол шүү. Юугаар бахархахгүй лээ. Баяр хүргье. За энэ сайхан баян бүрд үрдсэн газартаа тайван сайхан өнөөдөр маргааш сайхан танилцаж ураг удмаа мэдэж сайхан наадцгаая. За төр төвшин түн олон маань амгадан байх болтугай. Мөгтөөх нашаа мөгтөөха том жижиг 400 гаруй ураг садангийн хүмүүс савдагсан байгаа дөрөв та бүхэндээ уламжилсан. За энэ сайхан өнөр гэр бүл ураг садангийн нийт ахын дүүсийн өмнөөс энэ сайхан ургийн хамгийн өндөр настай Цэвэндорж байгаа хүндрэлийг үзүүлж байна. Цэвэндорж байгаа хотоданаас Энгтон эрүүл саруу сайхан байхын ерөөдийг өргөн дэвшүүлье. Хүрээ!
Бадамсүрэнгийн ураг садангаас Монгол улсын 2 тасаа иргэн 3 тасаа иргэн төрөнгөрсөн мэдээ. Цэ баяр магнаа танд хэрүүлэн хас жаргалыг хүсье. Хүндэтгсэн Дамирингийн ур сад ах トゥ нараас нь 2024 оны 8 дугаар сарын 3. За цэ баяр магнаа. Цэндэгийн баяр магнаада ургийн баярыг зохион байгуулагчдын өмнөөс хүндэтгэлийг үзүүлж байна. Бэлгийн дэд 1 сая төгрөг. Монгол улсын 3 сая дахь хэрэгэнд одоо хүндэтгэлийг өргөжлүүлэн үзүүлнэ. За гавганд энэ өдрийн мэндийг хүргье. 1988 төрсөн Цэндэгийн баяр хүнээ гэдэг манай Эрдэнэ яагийн 5 хүүхдээ дөрөвтгөн. Өмнөгийн хамаг суманд амьдардаг. За Монгол жинго охин өрж байна. Ваа тэнд гараад ирлээ. Хавган дагуулаад. Дүгэн дагуулаад. Манай энэ Монгол жинго маш авьяастай хөгжтэй. Манай Өмнөгийн аймгийн хүүхдийн ордны дууны бүжгийн юмсаа бүхэл юмд явдаг. Мондог юм охин. Монгол улсын 3 сая дахь иргэнээр Мендельсийн сайхан охин. Өнөөдрийн сайхан хөвгдөд цэхэн ураг удмын баярт орцож байгааг харахад их таатай байна. За Монгол жингодоо хурж ирсэн ураг удмынхаа нийт ахын дүүсийн өмнөөс сурлага хөтөлбөр спортын өндөр амжилтыг хүсье. Дамиран овогтой Бадамсүрэнгийн удам судрынхнаас Монгол улсын 2 дахь 3 дахь сая иргэн мэндэлсэн нь үнэхээр ховрхон тохиолдол төдийгүй. Ховрхон хувь зохиол билээ. 2 дахь 3 дахь сая иргэн Монголын зүүн, баруун, хойд хязгаараас бус харин өмнөд хязгаараас тэгэх тусмаа нэг л удам судрынхнаас төрсөн нь үнэхээр гайхалтай. Энэ зургийг ч бас гайхалтай гэж хэлж болно. Синг, Пагам, Цэвэндорч нарын гэр бүлд 1 жил ердөө 21 хоногийн дотор багтаж шил шилээ даран 3 хүү төрсөн байдаг. Тэдгээр нь төвшин төр, мөнх туяа, үлзий бүрэн 3 юм аа. 21 гэдэг бас л бэлэг дэмбэрэлтэй тоо. Учир нь 21 дарих гэдэг бурхан байдаг билээ. Хүүхдээс өнөөдөр 9 хүүхд маань энд ингээд хуран цугларсан байна. За бид нар хамгийн том ах Чимбат ах маань одоо энэ өөр хүүхдтэйгээ хань ижилтэйгээ ирсэн байгаа. Хоёр дахь охин Цэвэндоржийн цэцэг маань. За би одоо тэтгэвртэй гарсан өндөр настан байгаа. За 3 дахь хүү Цэвэндоржийн үлзий өрөн тэтгэвртэй гарсан өндөр настан байна. За 4 дахь хүү маань Цэвэндоржийн цэцэг үлзий агсан байгаа. За 5 дахь хүү Цэвэндоржийн Чимболд. 6 дахь хүү Цэвэндоржийн Оюунбат. 7 дахь хүү Цэвэндоржийн Чинзориг. 8 дахь хүү Цэвэндоржийн Чинчолоо. 9 дахь охин Цэвэндоржийн Цэцэг Дэлгэраа. 10 дахь охин хамгийн отхон Цэвэндоржийн Цэцэг Жаргал нар ирсэн байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг зөвшөөрье. Би Чимбатын том охин баяр жаргал байна. Манай гэр бүлийн усууд ирсэн байгаа. Энэ баяр хүүгийн гэр бүлийнх ирсэн байна. Сайн байцгаана уу? Хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За Чимбатын 3 дахь охин Баярмаа байна. За өнөөдрийн ургийн баяртаа манай гэр бүлийн хамгийн том эгч Баяр жаргал гэр бүлийн хамт хүрэлцэн ирсэн байгаа. За гараа өргөөд сайхан урагшаа гараад
болж игэл угшаагаад зурганд ороорой. За, буян нэмэх ахын гэр бүлийнхэн урагшилчээ баярж авдагч. За, эгч маань 5 хүүхэдтэй нөхрийн хамт ирсэн байгаа. За, 2 том хүүхэд нь гэр бүлтэй мөн хүүхдүүдтэйгээ ингээд ирсэн байгаа. За, бүгдээрээ 6 ах болчих. За, Чинбатын 2 дахь хүү болох Баярхүү ах маань гэр бүлийн хамт ирсэн байгаа. За 3 дахь охин болох Баярмаа Бинеби нөхөр хүүхдүүдийн хамт ирсэн байгаа. За манайхан гараад ирээ. За 4 дахь хүү болох Баяр Бат, 5 дахь хүү болох Оюун Баяр, хамгийн баг болох Жаргал Баяр дүүнер маань ажилтаа учраас ургийн баяртаа хүрэлцэн ирж амжаагүй байгаа. За баярлалаа. За өвөө авда урт удаан насаж өр хүүхдүүд бид нартай сургаалаа айлдаж урт удаан наслаарай гэж хүсээрэй. За би өөрөө Зэвэндэржийн 2 дахь охин болох Цэцгмаа гэдэг хүний том хүү улам ундрах гэж хүү байна. За манай аавыг тогмод гэдэг аав маань гэртээ хотод байгаа. Бас ажилдаа болоод ирж чадаагүй. Тогмод Цэцгмаа 2 хүнээс 5 хүүхэд мэндэлсэн. За хамгийн том нь би улам ундрах. За дараагийнх нь ундрах Эрдэнэ, Мөнх ундрах, ундрах Баяр, ундрах Цэцэг гэд 5 хүүхэд мэндэлсэн. За өнөөдөр ирсэн байгаа нь манай гэр бүл Мөнх Баяр байна. За миний том охин Анаа Дар, Анаа Үжин гэд бид дөрвөлөө байгаа. За 2 дахь хүүхэд ундрах Эрдэнэ маань Америкт гэр бүлээрээ амьдардаг. Одоо Америкт 6 жил гарсан болсон. Тэгээд энд сугалсан, уран сугалсан та бүхэндээ бас гэр бүлийн зүгээс мэдлэгээ дэвшүүлсэн байгаа шүү. За манай ундрах Эрдэнэ маань Золоо гэд их нэртэй нэг хүүтэй ингээ гуруулаа байгаа. За дараагийн дүү маань ундрах Баяр 2 охин гэр бүлээрээ бас хотод ажилдаа болоод ирж чадаагүй. За хамгийн бага маань ундрах Цэцэг гэд нааш өрөөдөр. За бас манай хөргөнийг амар төвшин гэдэг товч нэрээр дуудаад хөргөний нэрийг марцсан юм чи. За тэгээд манай хүн хөргөн маань Эрдэнтийн хүн байгаа. Тэгээд дүүгийн маань нөхөр бас Эрдэнэтэд яг энэ өдрүүдээр Эрдэнэтэд бас нөгөө наадам нь болоод ээж автагаа байж байгаа учраас нааш ирж чадсангүй. Тэгээ манай ундрах Цэцэг 2 хүүтэйгээ хамт ирсэн байна. За тэгээд энд хүрэлцэн ирсэн бүх ах トゥ нар маань 2 өдөртөө сайхан инээж ханааж танилцаж идэж ууж сайхан байж өнгөрүүлээрэ. За бүгдээрэнд нь баярлалаа. За би бол Зэвэндэржийн 3 дахь хүү болох Үлзий бүрэнгийн том охин Атардөл миний би байна. Би манайх ихээс 8 улаа миний доотлын дүү Урангуй миний за Ээж нь аав. Ээжигээ танилцуулах лээ. миний ээж болох Үзмээ Үлзий бүрэнгийн хань Үзмээ гэж байна. За манай би хантайгаа охинтойгоо ирсэн манай хүү ажилтаа болоод ирж чадсангүй. Миний доотлын дүү болох Урангуй хань гэр бүлтэйгээ үр хүүхдүүдтэйгээ ирсэн байгаа. Дараагийнх нь Саран гэрэл саяхан төрсөн яраа хүүхэдтэй ирсэн. Шин төрсөн хүүхэд. За Саран гэрэл маань нөхөр хүүхдүүдийн хамт ач зээгийн хамт ирсэн байна.
За дараагийнх нь наран гэрэл. Наран гэрэлд охинтойгоо ирсэн байна. За дараагийнх нь бүрэн төгөлдөр гэр бүлтэйгээ гарч ирж дүүнэртэйгээ мэдчихлээрээ. А 3 хүүхэдтэй бага хүн унтцсан юм байна. Унтж байгаа юм байна. За дараагийнх нь манай нэг дүү эрэгтэй дүү бүрэн жаргал Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Нэг охин дүү бүрэн чимэг Эрдэнэтэд амьдарч нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа 4 хүүхэдтэй сая төрсөн 7 хонж байгаа. Учираас ирч чадсангүй ах トゥ нараас хөлчил өчөө. За би Цэвэн дөржийн 5 дахь хүү болох Чимболдын хүү байна. За айлын нэг хүүхэд ганц хүүхэд. За ээж маань нааш өрөөд ирэж. За манай ээж байна. Манай эхнэр Эрдэнэс тавталгад яг нөгөө ажилтай, албан ажилтай учраас ирж чадсангүй. За би өөрөө Өмнөгов аймгийн 70 цаад цомд эхнэр хүүхдээ хамт амьдардаг. Хоёр хүүхэд маань бас алга байна. Нэг нь Улаанбаатарт байгаа. Нэг нь бас ажилтай болоод сургалттай болоод ирж чадсангүй. 5 хүүхэдтэй хамт амьдардаг. 5 хүүхэдтэй эхнэртэй амбул зургуул. Ингээд манай аав маань энэ байна. Манай ээж маань энэ байна. Та бүхэнтэйгээ ургийн уулзалтын 2 өдөр бүгдэнд нь амжилт хүсье. Сайхан танилцаад бүгдэнд нэрүүлэх сайн бүхнийг хүсье өрөөё. За. Ургийн баяраа хийж байгаа багтуунартаа нэрүүлэх сайн бүхнийг хүсье өрөөё. За би хоёр одоо Цэвэн дөржийн оюун бүтээх ихнэр чимгээ байна. Манайх одоо ингээд нэгж хүүхэд ирээгүй жаа тийм хүйдээ. Манайх 4 охинтой. Том охин өндрөх маань 3 хүүхэдтэй нөхрийн хамт ажил гараад ирж чадсангүй. Хоёр дахь охин их чимэг маань Улаанбаатарт амьдардаг. 4 хүүхэдтэй нөхрийн хамт бас ирж ирсэнгүй. Мөг чимэг маань бас 3 хүүхэдтэй. Бас нөхрийн хамт ингээд энэ ургийн байрт ирсэнгүй бага бас ажил гараад ирсэнгүй. Манай бага хүний нөхөр нь манай хүүхдээ байна. Ингээд нэг хүүхэдтэй бид хөрмөд энэ бас нэг охины манай хүүхдээс алгуулсан. Ингээд бидэд ингээд энэ ургийн байрт орж байна. Таавтай сайн хүсье. Би Чинзэр гэдэг хүний хүүхэд байна. Манайх эцэг эхээс дөрвөлээ. Миний доор Барсолт гэдэг хүү байгаа. Тэгээд Нарлаа, Анонго гээ 2 охин байгаа. Би болохоор эхнэр 3 хүүхэдтэй. Манай эхнэрийг Лав дөрж гэдэг 2 охиныг хүүтэй. За. Барсолт гэдэг маадуу болохоор ажилтай болоод ирж чадсангүй. Манай ээжийг Батамар гэдгээ. Ингээд би энэ Цэвэн дөрж гэдэг хүний 8 дахь хүү Чинжлон гэдэг хүн байна. Эхнэр 3 ажилтныхаа хамт ирсэн гэсэн. Бид хоёр маань оюун чимэг гэж манай гэр бүлийн хүн Хувьсгал аймгийн их сумын авиат юм байна. Ингээд бид хоёрын дундаас 3 хүүхэд гарсан. 1 хүү 2 охин. 3 хүүхэд маань гуруулаа ажил төрөлтэй учраас ирж чадсангүй. Том охины маань том хүүгийн маань хүү мөнх сайхны хүү тэгшэргэл байна. Том охины 2 охин байна. Наран гарав. Чимлэн марлгоо. За ингээд бага охин наран гэрэл маань бас ажилтаа нөхөртэйгөө ирж чадсангүй. Одоогоор наран гэрэл маань бүгдгүй байгаа. Ингээд манай ам бүлээ танилцуулгад дуслаа та бүхэнд баярлалаа. За би Цэвэн дөржийн 9 дахь хүүхэд маань эсвэл миний ханийг нар мандах гэдэг. Би ганц хүүхэдтэй. Миний хүүг анх 2 гэдэг. Миний хүү 3 хүүхэдтэй. Миний бэр мөнх насан гэж охин байгаа. Миний ачиг сүлд эрхэс сондар ийм сайхан ам бүл байна. Бүгдээрэнд энэ өдрийн бүгдээрээ сайхан
баярлалаа цэнгээрээ бүгдээрээ сайхан танилцсан шүү 2 өдөр. За баярлалаа. Цэцэг жаргалын гэр бүлийн танилцуулга та бүхэндээ хүрч байна. За Цэвэндэрч 7 нарын 10 хүүхдийн хамгийн бага охин цэцэг жаргал манай нөхрийг насан турш иргэдэг. Тэгээд бид хоёрын дундаас 2 хүү, 1 охин төрсөн. Тэгээ ам бүлээрээ бүрэн бүрэлдэхүүнээр бид нар ургийн уулзалтанда хүрэлцэн ирсэн байна. За манай нөхөр насан турш. За эрчим хүчний байгууллагт насаараа ажилласан одоо зөвлөх инженерийн ажлыг хийгээл байж байна. За том хүү ижил мөрөн эхнэр цэрэн дулам хүү охин хоёртай охин аз жаргал хүү од жаргал гэсэн 2 хүүхэд байна. За баг хүү дунд хүү Эрдэнэт эхнэр наран туяа. За хэн дэлгэр жаргал дэлгэр цэцэг гэсэн 2 сайхан 2 охин зулцаг байна да. За хамгийн бага охин маань сая энэ жил Япон улсыг 7 жил сураад аав ээж дээр ирээд одоо ингээд мөдгөн нөхөр авах байхаа. Ингээд одоо Чаминчлон гэсэн юм охин ирчээд бүрэн бүрэлдэхүүнээрээ бид нар танилцлаа. Одоо ингээд ургийн баярынхаа 2 өдөр бид нар бүгдээрээ энэ ах トゥ төрөөс одоо хамгийн гол нь бидний үр хүүхдүүд хоорондоо маш сайн танилцах нь энэ ургийн баярын нөгөө үйл ажиллагааны гол зорилго юм шүү. Тийм учраас хоорондоо гэр гэртээ байгаад байхгүй нэгээ хэсэж хэний хүүхдөө ямар одоо нэгнтэйгээс маш сайн танилцсан шүү энэ 2 хоног. 2 хоног бол ерөөсөө маш бага хугацаа шүү. Танилцах үйл ажиллагаагаа сайн хийцгээгээрэй. За баярлалаа. За Томхүү Чимбат хөтөлбөрийн хүндэт медалд эхнэр насан дэлгэр алдардгийн 1-2 дугаар зэргийн модонтой юм сайхан гэр бүл сая та бүхэнтэйгээ мэдчилээ. За 2 дахь охин болох Цэвэндэржийн Цэцгмаа огшин Монгол улсын гавьяат багш. За ханы жил тогмод Алтангадас одонд хуулан ундрахна мөн Алтангадас одонд ийм сайхан гэр бүл өнөөдрийн сайхан ургийнхаа баяр оролцож байгаа давхад боломжтой таатай байна. За хүү Цэвэндэржийн Өдзий хүрингийн гэр бүл та бүхэндээ мэдчилж байна. Хүс хөдөөж хувийн тэргүүний ажилтан за гэр бүл үзмээрч маань алдардгийн 1-2 дугаар зэргийн модонтой. За хүү бүрэн жаргал Америк нэгдсэн улсын Чикаго хотын их сургуулийг магистрийн зэрэг хамгаалт өгсөн Токиогийн их сургуулийн доктор Америк нэгдсэн улсад Ильянас мужид байгаа. За ингээд өнөөдөр ургийнхаа баярт оролцож байгаа Цэвэндэржийн Чимболдын гэр бүлийг та бүхэндээ танилцуулж байгаадаа таатай байна. Тавтахуу Батбаяр нь хөтөлбөрийн хүндэт медалд хүү Экватор цагдаагийн хөшөөцөлтэй ийм сайхан гэр бүл өнөөдрийн сайхан Дамирын овгт Бадам сүрэнгэж энэ сайхан өвгдөөцийн ураг удмын баярт сайхан оролцож байгааг та бүхэнд татуулахад таатай байна. Оюун Батахын маань гэр бүл Агдуу нартайгаа сайхан мэдчилж байна. За Оюун Батах маань хөтөлбөрийн хүндэт медалтай Алтангад содонтой ийм сайхан алдартай гэр бүл энэ сайхан ураг удам бас төрөн гарсан билээ. За ингээд энэ сайхан өвгдөөцийн ургийн баярт халуун амбулээр оролцож байгаа Оюун Батахын гэр бүл ಈ ತಕ್ಕಂತೂ ಸಿಖ್ ನಮ್ನಾಸ್ ಸಾಯಸಾಕ ಬುಕ್ನಿ ಹುಸೇರಯ್ಯ ಆಶ್ಚರ್ಯಕತಿ ಹುಸೇರಯ್ಯ Цэвэндэржийн 7 дугаар хүү болон мэндэлсэн Чинзэрэг гэж нэг их хүмүүний гэр бүл та бүхэнтэйгээ ахын дүүстэйгээ сайхан мэнчилж байна. Халуун гадаг ташилтар бүгдээрээ сайхан ургийн баяртаа хүндтгэн гэж оролцож байгаа талархал илэрхийлье. За эхнэр Батамар гэж энэ сайхан бүсгүй эрүүл мэнд худалдааны тэргүүний ажилтан ийм сайхан гэр бүл байна. За Чинзэргийн гэр бүл ургийн баярт оролцож байгаа нийт ахын дүүс энэ сайхан
баярын хойбор чадрамбай азаа борлуудынхаа өмнөөс чин зэрэг хүүгийнхээ дэрвд ав жаргал дэрвдэг хамгийн сайхан бүгдийг хүсээрэй. За цэвэндэржин 8 дахь уул мэндэлсэн Чинчилуун гэж энэ сайхан гэрхний гэр бүлийг та бүхэндээ танилцуулж байна. За Чинчилуун маань одоо хуваараа хөдөлмөр хийдэг. За энэ сайхан гэр бүл өнөөдөр энэ сайхан өвгдөөцийн бүлгийн сайхан нутагт ургийн хаан баяр орж байгаа та бүхэнд дуулах таатай байна. Чинчилууныхан гэр бүлд сайхан бүхнийг хүсээрэй. За та баяр наадмын талбайд Цэвэндэржин 9 дугаар охин болон мэндэлсэн цэцэг дэлгэрийн гэр бүл хурцэрсэн ахад ус та бүхэндээ мэдчиж байна. За цэцэг дэлгэр маань аялал жуулчлалын тэргүүний ажилтнын цол тэмдэгтэй. За цэцэг дэлгэрийн гэр бүл бүр хүүхдүүд нь Тамирын өвгтэй Бадамсарнгийн нийт ахан дүүсийн өмнөөс танай гэр бүл алс жаргал хамгийн сайхан бүхнийг хүсээрэй. Сайхан баярлаарай. За энэ хөө ургийн баярын сайхан баяр наадмын талбай Цэвэндэржин матхан охин цэцэг жаргалын гэр бүл ахан дүүс та бүхэнтэйгээ мэдчилж байна. За цэцэг жаргал маань одоо Өмнөг аймгийн Ихэр баян Тэг хувьцаат компани ерөнхий захирлаар ажиллаж байгаа. За нөхөр насан дэлгэр бол та бүхэн сайн танил энэ сайхан гэр бүлийн хүргэн хөө Монгол улсын зөвлөх инженер аймгийн алдар туяач Алтан гатас одонд хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонд насан дэлгэр цэцэг жаргал нарынхаа гэр бүл үр хүүхдэд нь нийт ахан дүүсийнхээ өмнөөс аз жаргал дэрвдэг хамгийн сайхан бүхнийг хүсээрэй. За хүү насан дэлгэрийн ижил мөрөн Монгол улсын урчуудын эвлэлийн ерөнхий зураач урчуудын холбооны тэргүүний алтан медаль ийм сайхан залуу өнөөдөр энэ сайхан ургийн мэрд оролцож байна. За мөн хүү насан дэлгэрийн Эрдэнэбат Ихэр баян гой хувьцаат компани ерөнхий захирлын албыг хашиж байгаа ийм залуу аймгийн алдар туяач насан дэлгэрийн Эрдэнэбат сайхан гэр бүлдээ дахин ургийн баярын сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлээ. Сайхан баяр сайхан наадаараа танай гэр бүлд сайхан бүхнийг хүсээрэй. Уулзалтын ургийн баярт оролцож байгаа Цэвэндэржин үр хүүхдүүд аавда хүндгэлийг үзүүлж байна. Ахын гэр бүл одоохондоо ирж амжаагүй байна. За дараад нь Чимболд
Эхнэр гэж станаг аавын маань сайхан ажилдаг ийм сайхан уус нутгийн бэртэй айл байна. За өвөө нөгж байгаа шүү надад гарын бэлгэн. Өвөө нөгж байгаа шүү заа юу. Өвөөдөө баярлалаа гэж хэлээрэй. Бид явах юм уу? Таны хойч үеийг болсон энэ сайхан хөсгөрөөдөө болсон хүүхдүүд маань танд талархаа илэрхийлэх гэж байна. Бэлэн үү? 1 2 3. Өвөөдөө баярлалаа гэнэ. За дамирын өгт Батбасүрэнгийн ургуун цолтын сайхан болж байна. Ингээ манай сэнг өвөгийн үр хүүхдүүдийг одоо танилцуулах гэж байна. Одоо миний өвөө бол ашигт хүнтэй гэр бүл болоод 9 сайхан хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн байдаг. За манай 9 одоо ах эгчрээс маань 3 сайхан ах маань одоо бурхны оронд дэвссэн байдаг. За ингээд манай том ах Гарам ахын маань гэр бүлийн хүн өөрийн эгч. За миний ах Төвшин төр. За дараагийн маань миний ээж болох инх сайхан. За манай инх төр ах ахны маань гэр бүлийн хүн болох инх туягч. За манай инх дэлгэрэгч. Инх тавах. Инх мөнх. Отгоо болох инх болт. Яг насныхаа гарч зогсож тий. Одоо манай түшаах болон их туя ихчээ маань том хүү, шинэ хүү. Одоо ах ихчээ маань хоёулаа бурхны оронд байсан учраас одоо том хүүгээр хөлөнд орчихнаа. За би Сингал Ташич хоёрын өвгөн хүү Гармагийн авгаа байна. Манайхан бурхны оронд байдаг. Би 3 хүүхэдтэй. Манай том охин Батсаман гэж байгаа. Дараагийнх нь Байгжмаа, дараагийнх нь Ган Хүлэг гэсэн. Миний хүнээсээ гараад ирсэн. За энэ миний том охины хүү. Сүхбат Монгол Улсын их сургуулийг төгссөн энэ байна. За миний ах Төвшин төр. Хөдөлмөрийн хүндэт тэмдээл Алтан гадас хөдөлмөрийн гавьяаны удаан тугийн одон гон шагнагдсан өмнө Монгол Улсын мэргэн тийм хүн байна. Тэгэхээр бас насаараа одоо төр зүтгэсэн хөдөлмөрийн хүндэт медаль алдарт эхийн 1-р одонд тийм хүн байна. За ерөнхий манай зохион байгуулагч Агросүүс, Сүүн Зармаг,
Монкер гэдэг компаниудын одоо үүсгэн байгуулагч ерөнхий захирлаар ажилладаг. Том хүү. Бат үлзий. Гэнэ гүтээ. Хоёр дахь хүү Сундай. Бакет. За баяр чимэг. Том баяр цэцэг. Том хүү энэрл. Охин энэрл. Хүү тэнүү. Одоо ингээд зураг авахгүй яваад байна шүү дээ. За 3 дахь хүн болох Наран тунгалаг нөхөр инх тулгын хамт хүү Ингүүн охин Эрхэнбаяр. Охин гэнэ хүү Эрхэнбаяр. За энэ хоёр маань Эрдэнэт улам ажиглах Эрдэнэт үйлдвэрт хоёулаа ажилладаг. Эрдэнэт оршин суудагийн хоёр гэр бүл байна. Зориг сайхан эхнэр Сугар зав. Охин Нандин Чимэг хүү Бат Хөслөн. За Өмнөгов аймагт хойроо бизнес эрхэлж байгаа ийм сүүн зармаг хөрсдөг хариуцлагатай хувьцаалт компани Өмнөгов аймаг салбарыг хариуцсан ажилтдаг ийм гэр бүл байна. За дараагийн хүү хамгийн бага хүү Төмөрбаатар эхнэр Ерөвш, том охин Ялгуу, бага охин Англиун. За хоёулаа Улаанбаатар хотод ажилладаг сүүн зармаг хувьцаалт компани ерөнхий технологич ажилтай ерөнхий менежер хийдэг ийм гэр бүл байна. За ингээд Сэнгийг сайхан. За түүний нөхөр Батбаяр. Дараагийн бол хоёр туу бол Эренжив. Отгоо охин Дүүримаа. За гэр бүлүүдийн хамт гараад ирээрэй. Төрөө айцсан. Төрөө аа. Манай Батбаяр нь болохоор насаараа одоо тээврийн байгууллагад ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр суусан. Одоо Говьранд гэдэг компанид автотээврийн ихэнх жолоог мушгиж яваа хүн байна. За миний ээжийн сайхан агнооч мэрэгжилтэй ногооч хүн байна. за би сэнг агсны хүү Игтэр агсны хүү байна. За манай ээж Игтэр агсны гэр бүл юм байна. За манай ээж ихэд 6 хүүхэд төрүүлсэн. Манай хамгийн том эгч Түн Нэмрэл нөхөр Туртханы хамтаар ирсэн байна. Ирсэн. Улаан асч ирдэг байгаа. Одоо хөлсөрсөн хамгийн том охин Марл. Хоёр дахь хүү Дөвчин. Гурав дахь хүү Зодов. Баг хүү Эрхэд хүн. За манай том эгч Булгаангаас гэр бүлийн хамт бүрэн бүлгүүнээр ирсэн байна. За ингээд энэ хоёр дахь хүүхэд би Үлзий Дэмрэл гэдэг хүн байна. За манай гэр бүлийн хүн Эрдэнэ тогтох. За бид тэр 4 хүүхэдтэй. Манай хамгийн том хүү Буян нэмэх. За манай хоёр дахь хүү Учрал. За манай гурав дахь охин Марал, хамгийн бага охин Энэрлэн. За манай гэр бүлийн гишүүд юм байна. За манай Цэцэг Дэмрэл хүүхдүүдийн хамт ирсэн. Нөхөр нь ажилтаа болоод ирж амжаагүй. Цэцэг Дэмрэл том охин Эгчин, хоёр дахь охин Ануужин, гурав дахь охин Соргогжин, бага охин Эрчитгоо. За гэр бүлийн хүн ирж амжаагүй бос хүмүүс нь бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн байна. Манай Цэцэг Дэмрэл турын спортоор хичээлдэг. Аймгийн мэрэгэн спортын мастер цалтай юм байна. За манай эрэгтэй дүү Бэлэг Дэмрэл. За манай дараагийн дүү бол Отгон Дэмрэл. За Отгон Дэмрэл гэр бүлийн хамт ирсэн. Гэр бүлийн үнэн Дундгов аймгийн харьяат Цэрэн чимэд цагдаагийн байгууллагад ажилладаг хүн байна. За том охин Мөн Хүчин, баг хүү Дамтаржаа. За манай баг дүү Буян Дэмрэл нөхөр нь бас ажилтаа болоод ирж амжаагүй. Хоёр хүүхдийн хамт ирсэн байна. Эрхэд хаан, баг хүүхэд нь Эрчит хаан. За манай төлөөгөөт дүү Инх Төвшин гэж Инх Төвшингийн том хүү Шинэ хүү. За гэр бүл Шин Цэцэг. За манай Шинэ хүү жолооч мэрэгжилтэй уралдаанд ордог. Спортын мастер цалтай. Аймгийн хүсийн тэмцээнүүдэд удаадаараа оролцож байсан юм байна. За манай Инх Төвшингийн маань охин Соломон Жимэг гэр бүлийн хүн. За 3 хүүхдийн хамтаа хүрэлцэн ирсэн байна. За мөн манай Инх Төвшингийн маань хүү Хатан болд. За 3 сая тэргэн Монголжонгоо хүрдэг. За ирсэн байна. За манай Инх Төвшингийн дороос хоёр дахь
Ганцхан сайхан гэр бүлийнхээ хамтаар үр хүүхдүүдтэйгээ за хамгийн баг хөө хатан бүвээ мөн гэр бүл үр хүүхдүүдтэй хамтаар хүрсэн ирсэн байна. Баг охин их дэлгэрийн хөө өнөр хоёр байна. За би гэр бүлийнхээ танилцуулъя. За миний ээж Сэнгийн их дэлгэр. За миний аав агууны гаан хоёртой хандлан сууж 6 хүүхэд дөрүүлж өсгөж хүмүүжүүлсэн. Миний хамгийн том ах гаан хүүгийн бэлгүүн. За одоогор эрүүлэндийн шалтгаантай хүрэлцэн ирж амжаагүй байна. За хоёрдугаар ах гаан хүүгийн бархас. Мөн ялгаагүй гэр бүлийн өмнөөс гадагшаа эвжлгээд явсан учраас бас хүрэлцэн харахаа хүрэлцэн ирж чадаагүй байна. За гуравдугаар хүү гаан хүүгийн өнөр хоёр миний бие байна. За би амбул гурвал охинтой ээлэн. За дараагийн дүү гаан хүүгийн олз хоёр. За бүгд найрамдах Солонгос улсад сүүлийн сургуулиуд докторийн зэрэг хамгаалсан. За тэндээ ажил хөдөлмөртэй байгаа учраас мөн адил хүрэлцэн ирж амжаагүй байна. За дараагийн дүү шин сар. За дараагийн дүү шин сар маань нөхөр Нямбаяр. Нямбаяр хандлан сууж 4 хүүхэд төрүүлсэн. За Нямбаярын том охин Санчирмаа. За дараагийнх нь Амийн Эрдэнэ. За дараагийнх нь Отхон хүү. За Алтан Шагаа гэсэн 3 хүн нэг охинтой. За хамгийн бага дүү Шинээр. За Шинээр гэр бүлийн хамт хүрэлцэн ирсэн байна. За миний хамгийн бага дүү гаан хүүгийн Шин хоёр. За өмнө аймгийн Малай сумын эрүүлэндийн төвд их хэмжээр ажилладаг. За Шинээр дүүгийн маань гэр бүлийн хүн Дондоо Мангалжавын Дондоо хүрэлцэн ирсэн байна. За Дондоо дүү маань Малай сумын Өгөмрөгийн засаг дараагаар ажилладаг. За та бүхэндээ баярлалаа. За 50 ах маань түмэн цэцэгтэй хандлан сууж за 2 хүүхэд төрүүлсэн. За түмэн цэцэг том хүү баяр жавхлан ажилтаа байгаа учраас бас ирээгүй байна. За хамгийн баг Түмэн баяртайгаа үргэлжлэн ирсэн байна. За ингээд баярлалаа. За дараагийн гэр бүл Сэнговгийн хүү их мөнх. За их мөнх ах маань гэр бүлийн хүн Тунгалаг. Сэнгийн их мөнх гэдэг үнэ отхон хүү болох их мөнхийн галсан баримлаа байна. За тэгээ би гэр бүлээ танилцуулъя гэж. Миний аав их мөнх хамтаа амьдарч Дайц зүгийн Тунгалаг гэдэг хүн байна. Тэгээд Дайц зүгийн Тунгалаг гэдэг хүний 3 охинтой. Тэгээ 2 охин ажлын холбоос хийж чадаагүй. Хамгийн бага охин Мөнгөн Жидэр Янжима. Манай том охин Хажуу Цэлмэн. Манай бага охиныг Минжин. Бид ингээ бүр Ургийн Баяртайгаа ийм хөдөлгөөнөөр ирсэн байна. Тэгээд энэ болт гэдэг юм байна. Эрүүлийн хүн Алтан туяа. Тэр анилгуудаа 3 хүүхэд гаргасан байгаа. Хамгийн том нь Energy Resource компани ажилтаа болмоос ирж чадсангүй. Донд охин болов туяа ажлын болгоноос ирж чадаагүй учраас хурцлж байна. Бага охин Боин заяа. Энэ манай донд охины урган мот гэдэг хүрэлцэн ирсэн байна. Хэмээх газарт Бадамсүрэнгийн ууган хүү болон мэндэлжээ. Гудмар багнаас цэгийн асрамжилд хүмүүжиж байгаад 1941 онд цэрэгт явж 46 онд цэргээс хадагдж ирснийхэн дараагаар Ровцодмаа авахтай даштай гэрүүлж 10 сайхан мөр хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлжээ. За Бадамсүрэнгийн Сэнгэн шагаан харваагаар хичээлдэг байсан бөгөөд шагаан харваа спортын хөгжилчтэй хувь нэмэр оруулсан аймаг сумын надад олон удаа хурдан мөрөж урдуулж хайрг төрөв авч байсныг хорон нутгийн засаг захиргаа болон уяасны холбоо өндрөөрөмөлж 1998 онд аймгийн алдар туяач цадаар шагнасан билээ. Бадамсүрэн огтой Сэнгагсны өр хүүхдүүд 2024 оны байдлаар хүргэн бариуд бүгд ороод хэдүүгээр 166 өнөр өтгөн гэр бүл болжээ. За ингээд хэн сайхан буурайн өр хүүхдүүд дундаас гавья шагнал төрсөн эрхэм хүмүүсийн алдар гавьяг алдар шулан дуудъя.
ураг садангийнхаа нийт ахын дүүсийн өмнөөс сайн сайхан бүхнийг хүсээ танайг бүрт аз жаргал дээрэлдэг хамгийн сайн сайхныг энэ хороогийн бүхэл сайн сайхан бүхнийг хүсээрээ. Эд түвшин ах маань гүр хүүхдүүд гэр бүлэнд оролцож байгаа. Эд түвшин ах маань бурхны оронд байгаа. Гэр бүлийн төлөөллийг урьж байна. За, энхтэл гэрэгчиг урьж байна. За, энхтэй ахыгаа гэр бүлээр нь урьж байна. За, ихтэй бид хоёр яг нэг анги нэгээс 8 дугаар анги үлрээ хамт явсан. Одоо тэгээд саяхан ангийн уулзалтанд манай он одоо очиж чадаагүй, ойрд уулзаагүй, ах トゥ утаагаа уулзах сайхан байна, ангийнхаа андтаа уулзах сайхан байна, найзтайгаа уулзах сайхан байна. Найзтаа ах トゥ нарын гарын бэлгийг гардуулж өгсөндөө маш их баяртай байна. Тэгээд Эгт аймгийнхаа гэр бүлд бүгдд нь аз жаргал эрүүл нэг сайн сайхан бүхний хүсэн өрөөё. За, Сэнгийн Эгт аймгийн ах маань одоо малчин байгаа, хөдөө мал дээр байдаг. Манай өвөө эмээгийн одоо гал хулмтыг мал дээр залгуулж авч яваа юм хүн байгаа. Экмүк ахын гэр бүл Экмүк ахыгаа шагналыг төлөөлөд өгчээ. За, хүүхэд нь ээжийнхээ шагналыг төлөөлөд авч байна. Колтахын гэр бүлийг урьж байна. За, энэ колтах маань манай аавын хамгийн бага дүү байгаа. Одоо 5 дахь төсөв транс компанид ажилладаг. Бүх сайхан ах トゥ нарын өмнөөс уртудаанаас энх тонх эрүүл саруу байхын өрөөдийг өргөн дэвшиж байна. Зогсож ороо сая тавпадасаа. За явж. Нөрөө гэж хүүхдүүд яваа. Заамны хүүхдүүд яваа. Не бэлэг өгөхгүй. Уурлаад. За бэлэг. Жодоо. Макша. Нарийн зүгээс өвөдөө хүндэтгэл үзүүлэхэд бэлэмсэн байна. Бэлдүү. Тэгэрийн гура. За баярлалаа. Дамиран авахтай Бадам сүрэн гэж хүний дунд охин Пагмын гэр бүлийнхэн байна. Пагмын нь болохоор Дасцуг гэдэг хүнтэй гэр бүл одоо 7 хүүхэдтэй болсон. 7 хүүхдийн нь одоо бол 5 нь байна. Нэг нь ертөнцийн юм хүсийг үдсэн, нэг нь Америк улсад амьдарч ажиллаж байгаа. За манай хамгийн том ихч Сарамжия 5 хүүхэдтэй, 4 хүү, 1 охинтой. За манай дараагийн том ах Мөнхтия 4 хүү, 2 охин, 2 хүүтэй. За дараагийн ихч Эрдэнэтийн ихч маань 4 хүү, 1 охинтой. Энэ дараа манай Талигач ах маань байгаа. Тэр маань 2 сайхан охинтой. За тэгээд гэрэлтийн ихч маань байгаа. Биш Нарамжийн ах маань тэр Америкт амьдарч ажил сууж байгаа Нарамжийн ах маань байгаа. Тэр бол бас хүү охин 2-тай. Дараагийн охин нь Гэрэлтия 3 хүүхэдтэй, 2 хүү, 1 охинтой. Хамгийн бага отгой охин нь Өрөнтия бий байна. 1 хүү. Хүү маань Унгар улсад амьдарч ажиллаж сууж байгаа.
үнэхээр ах トゥ нартайгаа ах эгч нартайгаа уулзахдаа баяртай байна. За тэгээд манай Саран Туяагийн гэр бүлийг нэг танилцуулъя. За Саран Туяа манай ээж байгаа. Тэгээд ээж маань 5 хүүхэдтэй, 4 хүү, 1 охинтой. Нэг охин нь хамгийн том охин нь би байна. Тунгалаг Туяа гэж намайг Тунгалаг Туяа гэдэг. За тэгээд дараагийнхаа нь Алтан Туяа гэдэг хамгийн том хүн байна. Энэ цэнхэр дээлтэй. Гараа өргөд манайх ингэ мэдчлээ хүмүүстэйгээ. За тэгээд дараагийнх нь Төвшин Төгс байна. За 3 дахь хүү Төвшин Баатар байна. За дараагийнх нь Төвшин Гэрэл байна. За тэгээд Төвшин Гэрлийн охин анх заяа нэг охинтой. За тэгээд Төвшин Баатар маань эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Төөгийн Бодроо хоёр маань ээжтэйгээ ингээм хамт амьдарч байгаа. За тэгээ манайхан би хүү охин хоёртой манай хүү Солонгос улсад магистраар сурж байгаа. Охин маань Солонгос сурж байгаа ирээд энд Монгол дээрээ хурмаа хийгээд одоо Монголдо байж байгаа. Бадам сүрэнгийн охин Пагмын том хүү байна. За өөрөөсийнхөө гэр бүлийг танилцуулъя. Манай охин Алтан цэцэг. Манай том хүү Саранзан болд байна. Манай том охин Ариун болд байна. Манай баг охин Оюун болд байна. Энийг одоо хамгийн баг хүү Сансар болд байна. Юунд Солонгос сурч байгаа. Тэнд ажиллаж амьдардаг. Манай том хүү бол одоо 2 хүүтэй. Авгайн юунд гэмтсэг гэмтгийн үний нөөц ялмар дарахыг. Манай том охин Хинтэй аймагт ажилладаг. Манай хөргөн хайч авч байгаа. Тэгээд манай хөргөн ороод ирлээ. Манай хөргөн Хинтэй аймагт амьдардаг. Манай баг охин Улаанбаатар хотод хоёроо идэг, багш идэг, багш бидэгтэй. Баг хүү маань одоо Солонгост байна. Эдгээр шүү дээ тэмээд ихэд ахалтаа сандарч байна. Аюу, Ариун болтын гэр бүлийн хүн байна. Хоггүй охин хоёртой, том хүүгийн Жанхва, охины 8 жил. Манай оюун бол болохоор зэрэг хүү охин хоёртой, томын Мандаса. Ивэлэр. За би манай ээж болохоор Хаган Мэмэгийн 3 дахь охин Эрдэнэ Туяа. За манай ээж 5 хүүхэд төрүүлж өсгсөн. 4 хүү, 1 охин. За хамгийн том охин маань Чойж Эсрүү. За гэр бүлийн өмнө Саруул, Үзэглэн Саруул. За тэгээд юу 2 охин, 1 хүүтэй. Хамгийн том охин болохоор Идэр Тунгалаг. Дараагийн хүн болохоор Амар болт. За дараагийн охин болохоор Цэндмаа. За ингээд Үзэглэн Саруулын одоо Чойж Эсрүүгийн том охины баг охин болохоор Дөлгөө Аюуш. За тэгээд Идэр Тунгалагийн маань нөхөр болохоор хотод ажиллаж амьдардаг. Хөрөлц ирж амжаагүй байна. За тэгээд дараагийн хүү болохоор миний би Чойдлж жав. За би болохоор өмнө байна. Ажил амьдардаг. Манай гэргийн мөнгө насаа хүний их хэмжээр ажилладаг. Одоо бас сурч байгаа. За манай хүү Анар. За миний дараагийн хүү болохоор Зоригт Баатар. За гэр бүлийн хамт 3 амьдардаг. Эхнэр Сосор Урам, хүү Ашид Нэнж. За ингээд 3 дайсдаг амьдардаг. Улаанбаатар хотод амьдардаг. Дараагийн дүү маань Баяр Магна, Монгол улсын 2 сая дахь иргэн. За Баяр Магна. За эхнэр Гэрэлмаа Гэрги. За 4 хүүхдээ хамт амьдардаг. За том хүү маань Цогтбаатар. За дараагийн хүү Билгүү Батбайлэг. За дараагийн охин нь Юсэр Эрдэнэ. За хүү дараагийн хүү болохоор Эрдэнэбат. Гэт ингээд зургуул айлтарт амьдардаг. Хамбог цуманд амьдардаг. За хамгийн баг дүү миний одоо хамгийн баг дүү охин Цогтормаа.
За нөхөр нь Батгэрэл гээд одоо хот хооронд том машин барьдаг залуу байгаа. За тэгээд хурцээр дараахан амжаагүй байна. Өнөөдөр ороо мороо ирэх байх. За 3 хүүхдээ хамт амьдардаг ам бол тавуул том хүү Ант баяр. Дунд охин Солон гэрэл. Баг охин Болормаа гэх ингээд тавуул амьдардаг. Манай аав ээж хоёр маань хандлан суугаад 2 охинтой болсон байгаа. Том эгч маань Харчлон гэдэг. Эгч маань ирж хараахан амжаагүй Улаанбаатар хотод аж төрж амьдран суудаг. За миний хувьд бол Улаанбаатар хотод амьдарч байгаад өмнө горт ирээд одоо ингээ 2 3 дахь жилдээ амьдарч байгаа. За миний хувьд ингээд би 5 хүүхэдтэйгээ ирсэн. Манай том хүү Хангаа Базар, том охин Мөнх Оргил, дунд хүү Гал Адрах, баг охин Гоо Мэргэн, баг хүү Төрбат. За манай ээжийг болохоор Туул гэдэг. Ээж минь ахуй үйлчлэгээнд насаараа ойдлчин хийсэн ойдлчин хүн байгаа. За манай 5 хүүхдийн маань аав нь болохоор спортын мастер, Монгол улсын начин цолтой тийм хүн байсан. Тэгээд олондоо хүндэгдсэн маш нэр хүндтэй тийм хүн байсан. Энэ донд Нарантия гэж ах байгаа. Тэр маань Америк нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа. Тагм ээжийн 6 дахь охин гэрэлтэй яа. Ам бол 3 ач зээтэй. Тэгээд өнөөдөр тийм 2 хүнийг охинтой. 2 хүн маань хатан болд. Тэгээ охин хатан цэцэг, хүү хатан сайхан. 2 хүн маань Орострын ажилд болохоор ирж амжсангүй. Тэгээд охинтойгоо зээ хүүдийг амт ирсэн. Тагм эмэгийн отгоо охин Хүрэнтия, нэг хүүтэй, нэг хүү маань Унгар улсад ажиллаж амьдарч байгаа. Одоо бид нар ганцаараа ирчээ л гэж. Энэ манай ээж Бадамсүрэн гэдэг хүний төрсөн дүү Хорлоо гэж байсан. Хорлоо гэдэг хүний хүү байгаа. Түнтгэ гэдэг хүн. Тэрний эхнэр Цэцгээ гэдэг хүн байна. Тэр бас Сүрэнжөв гэж Түнтгэхийн дүүнүүд өгсөн дээ. Сүрэнжөв гэж эгч байгаа. Эрүүл мэндийн шалтгаанаар ирж чадаагүй. Тэгээ бид нар энэ ургийн баяртай энэ 2 өгчнийг бас өрсөн юм аа. Сайхан халуун амбулын бүлүүд маань ургийн баяртаа оролцож байгаа ахын дүүстэй сайхан мэдлэгээ төвшүүлж байна. Халуун сайхан алгадаа шилдээр октавцгай. За мөгтөйн Шаган Харваны аймгийн Гоцмэргэн багийн хараваагаар 4 удаа дөрвөлж 5 шоугөрсөн юм сайхан амжилт гаргаж яваа. Ийм сайхан эрхэм зочин өнөөдөр ургийн баяртаа оролцож байна. За гэр бүл болох гэргийн алтан цэцэг Монголын өмсгөл залуучдын төв хорооны тэргүүний ажилтан залуу алтан медаль. Боловсролын тэргүүний ажилтан цолтой ийм сайхан тэр өнөөдөр ийм сайхан ургийн баяртаа оролцож байна. За том хүүд Соронзон болд Снукер билдардын спортын дэд мастер цолтой уул уурхай хүнд үйлдвэрийн яамны тэргүүний ажилтан. За энэ салбарт 21 дахь жилдээ ажиллаж байгаа юм шилдэг тэргүүний залуу гараа өргөрөө. Вау. Эдийн засагч мэргэжилтэй юм залуу байна. За том охин Ариун бол Баян тахилт Батчин хавцад компаниг үүсгэн байгуулагч. За одоо хуваараа бизнес эрхлэгч. Том охин Батчин Ариун болд. За ахын дүүсийн өмнөөс Ариун болдод ажлын өндөр амжилт цаашаа нүгший. Бэлхэх ус трейд хавцад компани ерөнхий захирал багш мэргэжилтэй хүнсний технологич инженер мэргэжилтэй хадагтай өнөөдөр энэ сайхан ургийн баяртаа оролцож байна. Баярлалаа. Баку сансар болд. Эрдэм туяагчийн гэр бүлийг та бүхэндээ танилцуулъя. За талбайгаа сайхан тойроо. Ургийн сайхан ахын дүүстэй мэдлэгээ төвшүүлж байгаа. За эрдэм туяагч маань 4 хүү 1 охин төрүүлж өсгсөн. Айлын дархан дээр байна. Галдар тэхийн 2 дугаар зэргийн гадантай Монгол улсын 2 сая дэх иргэнийг төрүүлсэн Хотон медаль ийм сайхан
ажилтнууд ээж өнөөдөр энэ сайхан ургийнхаа баярт оролцож байна. За ингээд нэгтгэгчийнхаа гэр бүл сайхан бүгдийг хүсээрэй. Олон өнөр өтгөн болголтугай. Чөжилсрэн хамбог цомын 90 жилийн маань хүндэтгэлийн хүндэт медальтай хүнсөд аж ахуйн яамны тэргүүний малчин цолтомдогтой уяачдын холбооны 20 жилийн медальтай сумын алдар туяач сумын авраг малчин залуу ургийнхаа баярт оролцож байна. Чөжилсрэндээ ургийн ахын дүүсийн нөө сайхан хүсье. Томхон идэр тонголог. За идэр тонгологтой болон гэр бүлд нь сайхан хүсье. Хүү чойжилж уулуурхай ашиглалтын инженер мэргэжилтэй. За гэргийн мөнх насн нь эмч мэргэжилтэй байна. За Зоригтбаатар тэргүүний малчин ийм сайхан шилдэг малчин залуус ихэд залуу ургийн баярт оролцож байна. Баяр магнаа Монгол улсын 2 сая дэх хэрэгэн хүнд оруулах гэдэг байна шүү дээ. За багш мэргэжилтэй юм бүсгүй. Өнөөдөр энэ сайхан ханыхаа ургуугийн энэ сайхан баярт оролцож байгаа. За гэр бүл болох нөхөр Батгэрлийн хамтаа өрөвдүүдийн хамтаар ургийнхаа баярт оролцож байна. За Монголын залуучдын холбооны тэргүүний залуу алтан медальтай 2022 оны нөхөр Батгэрл нь 2022 оны шилдэг тээвэрчин мөн дараалан 2023 оны шилдэг тээвэрчнээр тодорсон дайын аврах тээврийн мөхөр дайын аврах цавтай шилдэг тэргүүний залуу өнөөдөр сайхан ургийнхаа баярт оролцож байна. Нэгтгэгчсэн маань 1960 он төрсөн хүнсний үйлдвэрт ноормчийн мэргэжлээр ажиллаж байсан сайхан хүмүүс. За бэр туул ойдолчин мэргэжилтэй нийт аж ахуйн 90 жил ардын үсгэлийн 100 жилийн медалуудыг хүртсэн хүндэт медалуудыг хүртсэн ийм сайхан бэр. За томхон Өмнөг аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсгсөн 2012 онд Австрали улсын техникийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн оюун чулуун. За эдгээр 5 хүүхэдтэй Өмнөг аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсгсөн шинжлэх ухааны техникийн сургуулийн арь ширэн эдлийн дизайнер хан мөнх тогтун хувьцаат компани гүйцэтгэх захирал зохион бүтээгч Монголын залуучдын холбооны тэргүүний залуу алтан медаль Өмнөг аймгийн засаг даргын жуух үжигтэн ийм шилдэг тэргүүний залуу ургийнхаа баярт оролцож байгаа тулхад татаа байна. Багмын 3 дахь охин гэрэл туягч уулуурхайн тэргүүний ажилтан 5 толгоон уурхайд 20 жил тасралтгүй өөрийн хүч хөдөлмөр ур чадвар бүхий сэтгэл санаа улс орныхаа сайхны төлөө хүчин зүтгэж яваад шилдэг тэргүүний эгч маань өнөөдөр сайхан ургийнхаа баярт оролцож байна. Ваа тэр ингэж л гарч ирэх гэж байсан юм уу? За миний энэ сайхан дунд сургуулийн найз мэдээ ангиж яваа юм шүү дээ. Спортын бас талбарын сайхан найз. Монгол улсын волейболын мастер цолтой юм сайхан бүсгүй. Баяр наадмын талбайгаа над зүү бүтэн тойрон сайхан мэнчилж байна. Энэ сайхан гэр бүл дахин энэ сайхан ургийн баяртаа хүндэтгэл үзүүлэн ирж оролцож байгаад маш их баярлж байна. Энэ сайхан өнөр бүлдээ дахин сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Баяр.
Ургийн баяр Золомогод комиссын гишүүн байгаа. Өрөвдөгчтэй эрүүдийг сайн сайхныг хүсье өрөөё. Дамирингийн Бадам сүрэн ээж нэг охин 2 хүү төрүүлж өсгөжээ. 3 хүүхдийн хамгийн бага нь болох Цэвэн доржгоо өдгөө нас сүүдэр 96 гарч яваач ануух нараа байна. Цэвэн дорж долгор нараа ханилан сууж 10 сайхан хүүхэд төрүүлж өсгсөн бөгөөд харин одоо 9 эрдэнэ хэмээн хэлж болох 9 сайхан хүүхдний дүүгээ ажил албан гүйцэлдүүлэн үлгэрт гардагчлан амар жимэр аж төрөн сууцгааж байна. Цэцэг жаргал, чин чулуун, чин зориг, цэцэг маа, чин бат, аав Цэвэн дорж, үлзий бүрэн, чин болд, оюун бат, цэцэг дэлгэр. Цэвэн дорж өгөөгийн бүдийн. За тавбан 100 урт төсөлт. 2 бүх. За наашаа өмнөх үү? За наашаа. За бодно. Тавбан дөрөв удаа усууд тавбан жодод асрын хаан доор очсон.
За сайхан барилтаа. За сайхан барьцаа сайхан аваад. Өдөр төрөд Эх мөнхийн төвшөлтөөр мөнх сайхны тэгш жаргалнаар баруун зүүн талын засварлуудаа ханруулсаар хангар дин дэвэлтээр гарч ирлээ. За өдөр төрөн шалгарсан бөхчүүд амжилт хүсье. Цагаан халуун алгадаа шитийг сайхан бэлэг бариад байгаа юм анаха. Бөхчүүд ханар засварлууд ханар. За сайхан голд талбайгаа сайхан голд. За. Эрхэм наадамчдаа. Тамирын огтаа Батбан сүрэнгийн ураг садан гийн уучлалт зориулсан 7 хүртэг насны хүчтэйхэн барилдаад Эх мөнхийн төвшөлтөөр төрөөж мөнх сайхны тэгш жаргал үзүүллээ. Тэр над камер яваад. За үжид өгчөөд маань. Танашаа нэрээ. Такмау. Адраа гамшаа. Усмок нашаа. Сайхан дэвид. Сохтотрын боён батрах. Гүчэ. Доктор татж байна. Доктор дурна. Араас нь хашиж мартлоо. Заамаа гүчээ. За ихүү Тамирын огтаа Батбан сүрэнгийн ураг садангийн уулзалтын өсвөрийн бөхчүүд 2 насны ангилаар өсвөрийн бөхчүүд юм барилдаа амжилтаа сайхан явагдаж өндөрж байна. За ингээд 2 насны ангиллын бөхчүүдийн бай шагалдыг гардуулах гэж байна. За бүгдэн баяр хүүгийн Адиа сүрэнгийн бай шагалдыг гардуулах гэж байна. Ургийн баярын ерөнхий зохион байгуулагч Сүн авраа хувьцат компани захирал Өчиг сайхан түрүү мөхийн бай шагалдыг гардуулах гэж байна. За үзүүлсэн шагалдыг хүчний мөхийн гаринда Чимбот гардуулах гэж байна. За шавгурсан буюу 3 дугаар шагалд 3 дугаар барьсан 9 настай амар түвшингийн төвөлөнгийн шагалдыг хэн сайхан ургийн баярын зохион байгуулах комиссийн дарга цэцэг жаргал гардуулах өгдөө. За дурсны зураг сайхан татварчээ. Миний хоёр жоохон зайтай байж байна. Манай төрүүлсэн бохогч. Сэнгийн бүлийн эсбүгийн төвчтөр төрүүлж мөнх сайхны тэгш жаргал үзүүлж цэвэн тооч бүлийн тэгш жаргалнаар үзүүлсэн. Ургийн баярын ерөнхий зохион байгуулагч Сүн авраа компани ерөнхий захирал Олжи сайхан гардуулах өгч байна. Хүчний мөхийн гаринда Чимбот ахман гардуулах өгч байна. За хоёр багтаа баяр хүргэе наадамчдаа. За бүгд Allah bağımın bişveniko tavvara tana altta sayık kurvar koyna.
zorroda 장나환 zorro가 상자날 지나마 하루타세로 감성기 서울 허이로르근 허이른든 허마 고르운든 온심 타운든 타나 딘데라운다근 감성기 서울 돈데근 타운든 타 ron사는 들으시고 자라산차 달로졌더래 강금산차 댕승과 강경 강금산차 이슈가 알비자가 따떠가사다 바우버져바나 댕승과 강기도 자르기 바른 dolno도 강강간차 조르디께서 알비자가 댕승과 찼어 가자 나오지. 가이라라 한방아미니 후호 나라나 조선들가 타와라 타나림 일제도 들월들네 비수대고 들월들네 타와라 타나 들월들네 림무호 가이라라 한방아 비수대지 들월들네 아루요사 한나가 나날 마림 Сомын дөргөний шагалдаг гардол мөгч байл. Амжилттай дөрөг өнөөхий зөөл. За хоёр Дэмбэчин дахин баяр өргөө. Дэмбэчин могтоя. Ичил мөрөн цэвэндэрж үлэг. За, эрхийн мэрэгэн сургаачдаа баяр хүргэе. Дараагийн ургийн сайхан наадамда сомон онч мэрэгэн байх болтугай. За, зураг татварч. Зураг түүхүүгүнэ. дэвчэнэ гадаа гიშгчээ. 저거가 엄청 적어서 없죠. 멋지모. 자, 맞아. 아, 자, 우리 시도. 어쩌더라. 에이, 자, 더욱군 дэвчэнэ 들어. 아, 이거 보고 야들 때 야스트루면 시작하면. 자, 이렇게 말할 때 어떻다. 어떠고? 나오고 이제. 야, 이제 시끄러워서 알았어, 아마가 그 시끄러워서 전화 스탑거든. 했다. 자. So much. 특별히 멋지. 자, 혹시 사르쇼 들어서. 들어가. 에이, 자. 에이, 자. туркмехер. 자, 하이트가 торги баригдаанд уучраа гарсан хоёр бүхэн маань бэлэн бачаа.
За хөгжөөд дэвчнараа саагаад ташаад өгье. Түр. За. Түрхмэхэр Цэвэндэр жуулийн сомоч боёног. 박은보디 자 다우스는 아우르기 돌다 자 아우르기 돌다 이렇게 막죠. 이거도 자 쉬우지 맞죠. 하래 자 와라 야샤 시키면 자 댐전에서 들어오는 하셔더라 자 옥전대 지시대 오건 선수 자 혹시 사를 쉬어 돌았어 자 한번 바닥 하라 자 그렇게 자 이후 배부른 거 그때 맞좀 쓰는 게 없었던 거 진짜로 숨 살다 모르게 바이린 소모고 김말이다 아름다운 소모치 말이다스 아우르기 алтан царыг Сэнговогийн бүдийн сомоч алтан тулах хүртлээ. Их тулах. За тулахта баяр хүргэе. Спорт өндрөлтөд хүсээрэй. За хоёр учраа тарихад бэлэн болсон байна. Шийдэмгүй. Гуча ай за дөрөвдөд гар урчин цуг за хоёр бүхэн барилдаан бэлэн болсон түр төрж гарах юм ихэ чират арчтай ахи баггүй зөрөгтэй за түр зайдах юм ихэ гэж хүчтэй бүхэн гарамгаа сайхан хийдэг за дараагийн хоёр барилдах хөхөд Пагамэмэгийн оюун чулуун Цэвэндэр жуулийн мөнгө зэрэгтэй бэлэн байгаарай. За барилдаа хэлээ. За учраагаар түрх мэхэр. Чи чулуун багтаас гэж урам нь уурсан бол та. Цаашаа оруулах. Бэлэн болсон. За шүгчтэй гогсов. Хашаа шүгч гаргар. За энэ боё маргаантай боллоо шүү. За Цэвэндэр жуулийн мөнх зэрэг учраагаа давлаа. За хэд талд нь гараа зогсоод явж байгаа. За Цэвэндэр жуулийн хөгжөөд Үний сэтгэлдээ тасгаж болох юм. Харамсалтай тавих зовчих. За барьтаа хэлээ. За түрхнэхэр. За Цэвэндэр жуулийн бүлийн мөнгө чаргал Сэнговогийн бүлийн наран тоглохтой учраа дарсан байна. За. За гурван мөнх чаргал альбом
Барилдаа эхэллээ. За, зайлах мэхээр ариун болд. Ариун болд очраагаа төв хүүхэн давлаа. За, багш тасгалжуулагч энэ сайхан зөвлөмж хайрыг одоо итгэдэг даадын шүтээ мөг чиргэлээ. Тур. Пагмэмэгийн бүдэ ариун болдтой. За, цэвэн дөржмөдийн сумачиг дэвжиж байгаа надад ташаадах. За, пагмэмэгийн бүдэ хөгжөөд дэвжихтэй надад ташаал. За, аваргын төлөө. За, ихөө. Тамирын өнгөтэй Бадам сүрэнгийн ураг садангийн уулзалтын ураг. За, эрэгтэй эмэгтэй суума тамцын бүхий барьдааны тамцын төрүүлсэн хоёр суумачтай аваргын Монголын шагналыг гардуулан өгч байна. Баяр наадамд уран цугларсан нийт ургийн ах トゥ нар хамт олондоо энэ баярын мэнд хүргье. Ингээд бид бүхтийн нөр их хүчээнгүй зүтгэлийн үр дүнд манай бүх төрүүлж алтан шагнал авлаа. Ураа! 12 жилийн 10 дахь амтан. Дахиа. За, сайн санааны үзүүрч юу байдаг вэ? Шарт ус. За. Гүний самар хийсэн цагаан идэ юу вэ? Айраг. За, байна. 12 жил багтаж яддаг үнийг антаа. Тийм ээ. За. За, хөөрөний ууд цавыг юу гэдэг вэ? Дайлан. Шувууг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ? За, 1 2 За, зөв байна. Худал хоёрын хооронд хэдий хэр зай байдаг вэ? Хэмжээ. За, биш байна. Оосог. За. Шувууг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ? За, 1 2 За, зөв байна. За, энэ бол хошин асуулт байгаа. Сайн бодоод хариулна шүү. Төрөхтөө хар, өөхөхдөө цагаан гэж хэмбэ? Хүн биш ээ. Баяр хүргье. Амрташаа хангуулаарай. Шагналын мөнгө зөв зөвхөстэй ашиглаарай. За, 2 дугаар баяр. 50,000 төгрөг. 3 дугаар баримд 20,000 төгрөг. Мөн бүхий зөвл. За, охтуудаа баярлалаа. Амжилт хүсье. 하셔. 준비하셔. 템포 막 따라치. За, статистик тэмцээний 1-р таарагт. За, анхаар. Хаш! Хашаавал. Хашаавал. За,
Остатгтээ энэ удаагийн тойрогт бид татаад байл та багныхаа. Жог тав. Заахаар хоёр баг бил агаарч. Агаар. Хашаа. Могтгүй хашаа, жог хашаа жагс. Хашаа. За энэ төчүүхэн татаж байна. 근데 생기서 좀 악샤. 그렇지. 버스. 자, 허이로 소스다가 알아야 합니다. 마셔라. 바다고. 자, 도스타. 자, 이 코스타 때부터 진짜 세금이큰 허이리 덕티 가우치. 호스타 그때 전에 아무로 건다. 자, 이쪽으로 세ven 덕지 부디큰. 오른쪽으로 박미 부디큰 도스타 샤다간다. 자, 어떻게 전에 진짜. 아이 우리. Боромшууллын гарын бэлгийг гардуулъя. За, насан дээр гардуулаад байгаа. За, Сингапурын эмэгтэйчүүдийн бэлгийг За, нийт тамирчдаа баяр хүргье. Мундаг байлаа. За би Дамираагийн Бадам сүрэнгийн том хүү Сэнгийн том хүү Төвшин төр гэдэг хүн байна. За бид нар одоо ураг төрлийнхөө уулзалтыг хийж энд одоо 2 өдөр сайхан ингэж наадасгаалаа. Энэ ураг төрлийн маань уулзалт их гоё сайхан болж байна. За хол ойроос за ахтуу төрөл садангууд маань цуглаж нийтдээ нэг 400-аад хүн суглаа. Одоо их гоё сайхан ураг төрлийн наадам маань их гоё сайхан боллоо. Энэ үнд бол сэтгэл их хангалуун сайхан байна. За би өөрөө тов танилцуулъя. За би бол Бадам сүрэнгийн Сэнг гэдэг хүний том хүү Төвшин төр гэдэг хүн байна. 1981 оноос одоо сургууль төгсөж ирэл Өмнө Аймгийн 16 дугаар автобус тээврийг удирдах газар
За тэгээ яг дараа нэг төр захиргааны байгууллагууд ингээд нийтдээ нэг 40 гаруй жил ажиллаад 43 4 жил ажиллаад тэгээ өндөрнөсийнхаа шөдөөнд гарсан. За төр засгийн хайр ивэл ишгийг бол их хүрцээ. Одоо өдрийн гайны улаан түгөө одон алтан гац одон хөдлөрийн үндэт медаль за ардын өвсгөлийн дааднаа 90 100 жилийн медаль гэх мэтлэн ингээ маш их төр засгийн хайр ивэл шагналуудыг бол авсан. За миний аав шагаан спортоор хичээлэлдэг, хурдан морь их уйдаг, морь сонирхдаг ийм хүн байсан. За аавыгаа дагаж одоо шагаан спортоор 1982 оноос эхэлж шагаан спортоор тоглоод за одоо бол би аймгийн гос мэргэн цолтой, Монгол улсын хүндэт харваа цолтой ийм сайхан яваадаа бас их сэтгэл хангалуун маш их баяртай байдаг. За ингээ би нийт ах トゥ төрөл төрөсөд та бүгдтэй бүгдэн эрүүлэнг ас жаргал хамгийн сайхан бүгдийг хүсээр өгөөд бүгдээрээ сайхан урт насаж удаан жаргахын ерөөлийг өргөе. Дараагийнхаа ураг төрлийнхөө уулзалтыг бүгд сайхан одоо тэмдэглэж ингэж байхыг бас хүсэж байна. Ингээ нураг төрлийн уулзалтыг зохион байгуулсан одоо миний хөөлзий сайхан за миний аавын төрсөн дүү Савендэр жоохон цэцэг жаргал болон нийт комиссийн доон маш их баяр талархаж байгаагаа илэрхийлье. За ингээ та бүгд эрүүлэн газ жаргал хамгийн сайхан бүгдийг хүсээрөөё. За баярлалаа. Тэгээ өнөөдөр ийм сайхан юу зохион байгуулсан энэ манай энэ ургийн байрын комиссийнханд ялангуяа жижагийн жижаг гэдэг нь сэнг ах юм байгаа штэ. Жинжил ах гэдэг маань Цэвэндэрч ах юм байгаа. Тийм учраас эднэрийг биднэрсэн дандаа авгайлдаг. Ерөө нэрээ дуудах юм бол бид нар ч цээртэй. Тийм л хүмүүжлтэй улсууд байсан байхгүй юу? Тэгэл бид нар ч одоо ийм сайхан одоо гэр бүлийн ам бүлийн ураг төрөл садан маань ийм олон болчихжээ. Би мэдсэнгүй. Сая ингээд тоог нь сонсож энэ 400 гаруй байна гинэ. Жижиг багаараа нийлчихсэн ийм олон ах トゥ нар болцсон байх юм. Энэ гурван гэр бүлийн салаас мөчрүүл шүү дээ. Тэгээд би өөндөх баяртай байж байгаа. Энийг зохион байгуулсан үлдээ сайхан жижагийн том хүүгийн том ачин. Тэгээд бинжил ах юм байна. Цэвэндэрч ах юм байна. Хамгийн бага охин цэцэг жаргал. Эдгээр маань эдрийг зохион байгуулсан байна. Ёстой их баярлалаа. Би өөрөө Хөсгөл аймагт амьдардаг. Энэ гурван гэр бүлийг сусын юу лээд ясын хусаадч арилгахгүй хэзээч арилгахгүй ийм л гурван гэр бүлийн үр сад юм шүү бид нар. Тийм учраас бид нар ураг төрлөө хайрлаж явах ёстой. Нэг нэгэ мэдэх ёстой. Үргэлж бид нар нэг нэгэндээ хаач явсан тэнд маань тэнд байдаг энэ маань энд байдаг шүү гэдгийг бид нар бүгдээрээ ярьж хэлж явж байх хэрэгтэй шүү гэж хэлье. За тэгээд эцсийн эцэст ийм сайхан ураг төрлийн ургийн маань баярыг зохион байгуулсан дүү нартай ялангуяа үлзий сайханд зэсгий жаргалд маш их баярлалаа. Энүүн тусалсан бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. Та бүхэндээ бүгдээрэнд нь аз жаргал эрүүлэг хамгийн сайхан бүгдийг хүсье өрөөё. Дамираа могтой Бадам сүрэнгийн ураг төрлийн уулзалт буюу Сэнг, Пагам, Цэвэндэрч нарын үр хүүхдүүдийн ачтай нарын уулзалт 2 өдөр Төрсөн нутаг хаа хонгор сумын Өнчийн зоо гэдэг газар 2 өдөр маш сайхан зохион байгуулагдаж дуусах тийшээ хандаж байна. Ургийн уулзалт маш сайхан боллоо. Том жижиг нээлсэн 400 гаруй хүн оролцлоо. Уралдаан тэмцээн боллоо. Дуу хуур боллоо. Бүжиг наадмын тэмцээн боллоо. Бие биентэйгэн уулзаж учирч
бие биентэйгээ танилцах, бие биенээсээ суралцах, бие биенийгээ олж мэдэх, хаана амьдардаг, ямар ажил хийдэг бүх л юмыг одоо ургийн уулзалтаан дээр бүгдээрээ мэдэж авлаа. Их сайхан уулзалт болж, их сайхан дурсамжтай уулзалт болж дуусч байна. Одоо бидний өсөж өндийсэн, одоо бидний ганц хаа хонгор сумын энэ Өнчийн зоо гэдэг газар маань одоо бид бүхэн бидний өвөг дээдс бүгд энд л өсөж өндийсэн. Миний аав, одоо ээж, миний энэ 3 өвөг эцэг өвгдүүд бол бүгд л энд өсөж өндийсэн. Одоо үр хөвгдүүд нь мөн үргэлжлэл болоод энэ Өнчийн зоон дээр ирж баяраа тэмдэглэж байгаад миний хувьд бол маш их бахархалтай байна. За ингээд ургийн уулзалтанд ургийн уулзалт бол маш сайхан болж өндөрлөө. Өндөрлөх тийшээ хандаж байна. Ургийн уулзалтанд оролцсон, ургийн уулзалтыг зохион байгуулсан комисс бол маш сайхан зохион байгууллаа. Маш их баяртай байна. За ингээд ургийн уулзалтанд оролцсон бүх хүмүүс маань ер нь өндөр сэтгэгдэлтэй буцах тийшээ хандаж байх шиг байна. За би бол Бадамсүрэнгийн Цэвэн доржийн 2 дахь охин Цэцэгмаа гэдэг хүн байна. Би бол 1976 онд багшийн сургууль төгссөн. За багшийн сургууль төгссөнөөс хойш 25-6 жил багшлалаа. Багшилснаас хойш олон мянган шавь төрүүлж, миний төрүүлсэн шавь нар улсад олон одоо сайхан бүтээл, ариунтай сайхан шавнар би төрүүлсэн гэж шавнараараа бахархаж явдаг. За 2020 онд энэ Монгол улсын Гавьяат багш гэдэг эрхэм хүндтэй нэр алдар цолыг бол би хүртсэн байгаа. Энүүндээ маш их баярлдаг. Миний хайны жил бол бас багшийн мэрэгчлээ бид хоёр бол хуйлаан 20 гаруй жил багшилсан ийм багшийн мэрэгчлээ сэхэтэн айл байгаа. За ингээд энэ ургийн уулзалтанд оролцсон нийт хүмүүстэй маш их баярлалаа. 408 зохисоос маш олон хүн ирлээ. Нэгэн зэрэг хөдөлгүүл бүх юмыг хийж бүтээж болдог гэдгийг энэ ургийн уулзалтаар дээр харуулж чадлаа. Ингээд 400 гаруй 500-аад хүн ирсэн бүх хүмүүстэй баярлалаа гэдэг үгийг хэлье. Дараагийн уулзалтанд бүгдээрээ бүр олон бүрэлдэхүүнтэй бүгдээрээ сайн сайхан оролцохыг хүсэн өрөөж байна. За өнөөдөр 2024 оны 8 сарын 4-ний өдөр байна. Энэхүү бэлэгт сайн өдрүүдээр бид ургийн баяраан Өмнөгов аймгийн Хаа хонгор сумын нутаг болох Өнчийн дэнжлэр хийж байна. За энэхүү ургийн баярыг яагаад энэ газар зохион байгуулах болсон бэ гэхээр одоо манай өвөг дээдсүүд Сэнгөвөө, Паган мэмэ маань, за мөн одоо эдүгээ 96 насыг зоогolж байгаа одоо амьд сэрүүн бидний дунд сууж байгаа Цэвэн дорж өвөө маань, эдгээр хөгшчүүд маань энэ нутгалж одоо амьдардаг байсан. За энэ утгаараа бид нар яг хөгшчүүдийн өөрсдийнх нь амьдардаг байсан нутагт нь ургийн баяраа хийвэл сайхан байна гэж одоо комиссийн зүгээс тохироод энд хийсэн. За ургийн баяр хийж явахд бол хийхэд бол одоо бороо хууртай энэ жил бол маш их одоо ногоо ургасан сайхан нар хур тэгшэрсэн ийм сайхан цаг агаар бидрийг бас ивэлээ. Үнэхээр сайхан байна. Ургийн баярын өдрүүдээр бол 3 бүл нийт 400 гаруй хүн цугулсан байна. За энэ дунд бол одоо шинээр мэдлсэн хүүхдүүд, хүргэн бэрүүд бүгд ирсэн байна. За мөн одоо настангуудаа бас баярлалаа гэж хэлье. Энэ өндөр настангуудыг ч одоо бас сүүлд шинээр ирж мэдлсэн хүүхдүүд, залуучууд, хүргэн бэрүүд бас танихгүй. Тэдгээр улсуудын хооронд нь бас танилцууллаа. Тэгээд ургийн баяр зохион байгуулсан нийт комиссийн гишүүдтэй маш их баярлалаа гэж хэлье. Манай энэ комиссийн гишүүд нийт ах トゥ нар бол энэхүү ургийн баярыг хийя гэдгийг бүтэн жилийн өмнөөс ярьж одоо тов гаргасан. За тэгээд одоо өнөөдөр бид бүтэн жилийн дараа олуулаа ах トゥ нараараа яриад бэлдээд ингээд ургийн баяраа одоо ажил болгоод ингээ хийж байгаа нь үнэхээр сайхан байна. За ерөнхий зохион байгуулагчийн хуваарч дээр одоо ингээ тайзан дээр нээлтийн үг хэлээд зогсож байхад бол маш олон хүн одоо цугулсан байгааг хараад бол өөрөө ирэхгүй бас баярлж байлаа. Тэгээ улам олуулаа болох болтгоо гэж одоо өрөөмөр байна. Ингээд энэ ургийн баярыг зохион байгуулахад
нийт ах トゥ нар одоо маш их дэмждэг тусалцаа үзүүлсэн. Нийт ах トゥ нартаа бас баярлалаа. Комиссийн гишүүддээ баярлалаа. Залуучуудаа баярлалаа. Дараагийнхаа урган баярыг бид нар 2030 онд хийхээр төлөвлөд байна. Одоо 6 жилийн дараа 2030 онд мөн адил одоо энэ цагаагаар их сайхан ивент этгээд яг энэ маягаар ингээд урган баяр хийх юм бол их гоё юм байна гэдгийг бол маш олон улсууд хэлж байна. Тэгээ зарим нэг одоо настай улсуудын зарим нэг залуучуудын сэтгэлдлийг бас би ингээд зохион байгуулагчийн хуваараа сонсож байна л да. Тэгэхэд бол хүмүүс хэлж байна. Үнэхээр гоё болж байна. Одоо сумын наадмаас илүү гоё болж байна гэж ярьж байна. Тэр бол одоо энэ манай зохион байгуулж байгаа комиссийнханд бол маш их урам өгж байгаа. Тэгээ энэ холоос ирсэн зочдууд, Улаанбаатараас ирсэн өндөр настангууд эдгээр бол маш их сэтгэлд нь догдолсон, маш их баярлж байгааг хараад энэ зохион байгуулж байгаа комиссийн залуучууд бид ч гэсэн бас үнэхээр сайхан байна. Бид ч одоо энэ ах эгч нарыгаа, настангуудыгаа, энэ хүүхэд залуучуудаа хооронд нь танилцуулах, удам уургаан мэдүүлэх, таниулах зорилготой энэ баярыг хийж байгаа. Тэгээ бидний энэ баярын одоо зохион байгуулсан гол зорилго маань бол үнэхээр биелэлээ оллоо гэж ойлгож байна. Ингээд нийт ах トゥ нартаа эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөй нийт комиссийнхондоо маш их баярлалаа. Та нар үнэхээр хичээл зүтгэл гаргаж ажилласан шүү. Залуучуудаараа, ах эгч нараараа, дүү нараараа үнэхээр бахархсаа, маш их бахархаж байна. Баярлалаа. За сүүн зарим компаниг бас үүсгэн байгуулсан. Туулзын даргын ажлыг бас давхар хашдаг. За терроризмтай тэмцэх цагдаагийн холбооны удирдах зөвлөлийн даргын ажлыг бас давхар хашдаг. Ийм хүн байна. Тэгээ та бүхэндээ ээжийн тухайг сайхан дуудуулъя. Гэхдээ миний хань хэлбэл би шүлэг хэлсэн байна. Тэгээ бүгдээрээ сайхан сонсороо гэж бодож шүү. Би ээжигээ ээжигээ өмсөлгүй хэр удаа явсныг хэдэн сан даа цогцох чинь өглөө бас нийгэм хэн зэрвэн өвдөж хэрээр аргал түүснийг нь хитрхи хятархаараа хаяа өвдөж байсныг нь мэднэ. Би ээжигээ ядровида хатсан ямар их хатайг нь ятун сайхан занан ямар их тэгээтэйг нь явсан суусан хүмүүс яаж түргдгийг нь яруу тачвайжд яагаад тийм аян байдгийг нь мэдээ. Нүдмсааноо сарвагаад нуруу бүгдэр бас нэг нь нууцхан гүн сарвагаад өөрөсөө суусныг нь энгийн гэр ширтээд дэндүү их залбирдгийг нь ичгт хабалтал ээжэн өргөлч өргөдгийг нэ. Дурдан дуудахад ууны хөг ичхгүй болоо. Удаан шүрээр үүсэх дуу дамган төгсөхгүй болоо. Өөрлөө чихэн тухай бид хүмүүстэн дуулнаа. Бид дуулнаа. Хамаа мэдээ. Жихэ ноо жонхсан нулимсан ноо тачиорхсан цэцэгиё би жихэ саравчиж харсан нүдтэй саршиг асгарсан гэрэл ямаа би жихэ санаа чэжигэн зэрсэн нэгэн альсгаа биэчтэгэ хамтаа байх заяанда дурсан нэгэн урсгалаё биэчигэ зэлзагохан насан зэлзэлжиорсан санааё явсан юм аа ээжигэ сургайлаад соннож мөрсөн өгнийгээ хамтаа байхыг заяанда дурсан
Өргсөн сүний цацлаа үндий жүргсэн санааё би чихээ чамайг зүлээ цагаан үлэн юмаа би чихээ ик төшиж ирэх жаргасан нэгэн цэцээ биэжтэйгээ хамтдаа заяанд төрсөн миний урсан заяа биэжтэйгээ хамтдаа заяанд төрсөн миний урсан Дамиран овогтой Бадамсрын ээжийн ураг садангийн уулзалтын тухай энэхүү баримтат киног Цэвэн доржийн отхон охин Ихэр Баян Тэг компани ерөнхий захирал Алтан Гадас Содонд цэцэг жаргалын хүсэлтээр телевизийн Мөнх Тэнгэр студид бүтээлээ. Киног ивент тгсэн Ихэр Баян Говь компани ерөнхий захирал аймгийн алдарт уяач Эрдэнэбат